хууль хэрэгцсэн боломжийг зөндөө байхгүй гэж ойлгож байна. Үйлдэл нь яг хэдийд үйлдэгдээд хэдийд үйлдэл нь дууссан гэдгийг мөрдөн шалгаалсан одоо тогтоох учиртай. Эрүүгийн гэмтрийн олонлог гэж ойлголт өгдөг. Үргэлжилсэн үйлдэлтэй гэмтрэг, удаашрсан үйлдэлтэй гэмтрэг, давтан гэмтрэг, нийгмийн гэмтрэг, нэгдмэл гэмтрэг гэх гэмтрэгийн юм олонлогуудын хэлбэр үүдэг. Тэгэхээр одоо тэр иргэн бэтэй холбогдуулан шалгаж байгаа хэрэг нь энэ үйлдэлүүдийн энэ гэмтрэгийн олонлогийн аль хэлбэрт нь одоо тэр мөрдөн шалгаа тогтоох баг. Тэгэхээр хамгийн сүүлийн дууссан үйлдэлээр нь тэр өдрийн гэмтрэг одоо үйлдэж төгснөөр тооцоод тэр дуустдаг өдөр нь эрүүгийн хууль буюу материалын хууль нь аль нь хүчин төгөлдөр байсан тэр хуульд нь хамруулах байдлаар одоо хамаатуулах зүйлчлэх ийм асуудал яригдана. За эрүүгийн хуулиуд буцаа хэрэглэх тухай ойлголттой. Буцаа хэрэглэх ойлголтууд тухайн эрүүгийн хэрэгцээ харилцаанд оролцож байгаа нь эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг нь сонголтоогоор хэрэглэдэг. Тэр утгаараа одоо би мөрдөн шалгах ажиллагаа яг өөрөө хардаж явуулдаггүй субъект учраас үйл хэдий төгснгийг би мэдэхгүй нийгмийн гэмтрэг юм уу үргэлжлсэн үйлдэлтэй гэмтрэг юм уу энийг би бас яг одоогоор шууд хэлэх боломжгүй. За тухайн үйлдэл төгссөн өдөр нь хуучин эрүүгийн хуулийн тэр нэг 22 дугаар бүлгийн өөрийнх нь тэр үйлчлэл нь аль одоо хугацаанд хамаарч байгааг бас тухайн үед прокурорын байгууллага зүйлчил одоо шийддэг байгууллагын асуудлыг шийдэх баг. Би зүгээр нэг зүйлийг илэрхийлэхэд процессын хэмжээ буцаж хэрэглэдэг.